Яаж би юу бодож ирсэн мартчих чинь. Сайн байцгаана уу? Энэ удаа Мөрөдө тоглоомын өлгийн нутаг Португалийн колон асан Макаогоор зочлоо. Hello. Сайн байцгаа. Яг одоо Макаогийн нисэх хонгоцны буудлын дээр ирсэн байна. Өмнө нь Хонконгоор дамжиж орж иржсэн болохоор нэг юм болдгийг мдэггүй байсан байна. Макаогийн нисэх буудал бол айгуу дайггүй цэвэрхэн их гоё юм байна. Бид хоёр одоо зочид буудлынхаа шатл баасанд суугаад төв орох гэж байна. 11 цагаас шатл баас явж гисэн. 15 минуттай байна. Тэгээд ямар ч гэсэн хятадтайгаа сайхан хөлөөгөө зогсож байна. Амар бүдүүлэг хятадуудаар дүүрэн газар байна. Орк гэдэг чинь эднэр л байх та гэмээр л санагдаж байна. За ямар ч гэсэн эхний сэтгэлээс нэг иймэрхүү байна. Цаашдаа ямар байхыг мэдэхгүй үзье. Цаг агаар 15-аас 20 градус байх ёстой. Тэгтээ ямар ч гэсэн Таиландыг бодвол амар ч байх уу. Гоё сэрүүхэн байна. Ер нь бол цаг агаар бол таалагдж. Тэгээд температур бол их дажгүй байна. Дараач байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг гоё сэрүүхэн байна. Бас нэг сая анзаарсан юм нь би ч Таиландд амар гоё тайван, найрсаг, сайхан хүмүүстэй амьдардаг юм биш үү гэдгийг сая ойлголоо. Макаогийн онгоцны буудлын дээр ирж байгаа бол шатл басын хэсэгт маш олон газрын шатл баасууд байгаа. Ямар нэгэн бишүүгээр шалахгүйгээр таныг автобусандаа сайхан суулгаад очиж бараатай чинь зочид буудлынхаа урд буулгаад өгнө. Хэрвээ зочид болд орох цаг болоогүй байвал та эдгээр том газруудын казинод цагийг өнгөрөх боломжтой. The world's biggest casino. Амар том мак. Бай. Мөн эрэхтэй яг энэ дээврийг хараад их бахархаад явж байсан. Буудлын өрөөнд автаж казиногоор зөөл дамжиж орж ирсэн. За, миний шинэ өрөө ямар байдгийг үзье. Наадтай хамгийн том барилгуудын нэг нь гисэн. Хаяа орон дээр хэвдэх юм. Манай буудлын өрөө энэ олон годомчны бүр хамгийн төгсгөлт нь байна. Одоо л гарч ирж байна. Амар хол байна. Одоо энэ алга. Гэтэ өрөө нь ийм том байж магадгүй юм байна. Light on please. Seems like it's very big rooms inside. Oh yeah, it is. So, амар том юм байна. Бүр. За. Hello. За, энэ хажуудлын хавруудыг холбогддог өрөө байна. Загаалгал. Бид Nintendo Switch-ийн энд холбоод зүгээр сайхан тоглох юм байна. Right. That must be very good screen with a good sofa to play on Nintendo Switch. Let's see what's there. Meow. Golf course. Oh wow. That's Looks nice. like it's kind of old. Not. Breeze on it when it's cold outside. That's good building too. Okay, I want to lay down, honestly. You want to lay down? Yes. За ийм бодол байж идэм байж. Мэдээж хувцсны шүү гэ. Макао бол аялал жуулчлалаараа алдартай. За тэгээд казино болон зочид буудал. За ЮНЕСКОгийн дэлхийн үд бүртгэгдсэн газраараа бас алдартай. Өнөөдөр бид хоёр тэр
ЮНЕСКОд бүртгэлтэй газар руу явах гэж байна. Дэлхийн хамгийн өндөр банжи жампинг хийдэг газар гэсэн. За гятч өөрсдөө эндээ зүгээр группээр доор хийгээ байж дим байна. Годомжоор энэ хүртэл нэг том машин явж болохооргүй байхгүй. Оо хятадч мөр. Таиландд хятад их олон байдаг. Энд чинь бүр алж байна. 17 дугаар зууны үед юм Гиген Паулигийн сүм гэж байсан боловч 1835 онд Төмөрт галлаханд өртөөд тэгсэн ч гэсэнтэй үлдсэн ийм газар байна. Йоо. Өөр маш их хятад тэнд доор байгаа хүмүүс бүр амар их хүн болж байгаа юм шиг энд сонсогдож байна. Portuguese to defend against the British people. Энэ ингээд Португалчууд Англи эсрэг тулалдаж байхдаа хэрэгжилж ирсэн зэвсгүүд ингэнэ. Ваа. Тэгэхдээ дайны үед ийм амар чулуу юм хүн барьж марчаад тэгээд байлтдаг гэхлээр бас санал юм. Вау. Цайд дотор юм байдаг байх нь. За нөгөө нэг ордон дотор чинь 0 байна, дэлгүүр байна. Ордон биш ээ юу? Юу лээ? Цайд. 2018 оны статистикаар Макаод 32 сая гаруй жуулч зочилсон мэдээ байна. Байж болох бүхэл газар машин барьжтэй. Бач гэнүүдийг харсан манай нөхөр явна хятад юм аа гэнэ. Ингээд зураас зурцаа гарч болохгүй гэж байгаа байхгүй. Надад бол гайх юм болго. Энэ хэсэг болохоор дайны дараагаар яаж болцсон яг тэр чигээрээ байгаа юм хэсэг байна. These old Chinese ladies all get lots of photos from the airport. Зайнер бакс юугүй байна. Wheelchair ордог хаалгагүй байна. Бакс wheelchair ордог хаалгагүй ч гэж байгаа шүү дээ. Энийг кофений дэлгүүр тэрэгзэр ордог шатгүй байна. За тэг манай нөхөр юм хойно. Vegetarian газар болоод ордоргүй яах вэ? Coffee and cafe гэдэг vegetarian болон vegan хоолны газар. Орлоо амар гоё амттай гоё хоолнууд өгч байна. Бараг л энгийн хоол шиг хамттай байлаа. Тэгээд үйлчлэгээ амар гоё байсан. Амар хөөрхөн найрсаг хөөрхөн ааштай хоёр охин үйлчлэлээ. Сүүдэрт явахаар дараа цамцаа өмсчлээ. Одоо нар гарцад дулаахан байна л да. 14 дугаар зууны үед Португалчууд ирж худалдааны цэг байгуулснаар Арктикт томоохон тодорхой худалдааны төв болж байсан авчиг 1999 онд Хятадын засаглалын дор орсон юм гэдэг байна. Гарц. Гүйцээ. Энэ зураас байхад болно гэж байна. Зогсоолууд нь бүгд дугаартай байна. Тэр өмнө ихтэй энд ирээд гектартыг эдэж үзсэн чинь хаалттайсан байхгүй. Тэгээд өнөөдөр явах замд байж таарлаа. Ер нь замд байгаагүйсэн чинь энд ирэх хэрэгтэй байсан баха. Тэг яг энд ирсэн чинь хаалттай байсан. Нээлттэй байхдаа ийм очертой байд юм байна. Одоо манай нөхөр очрлоо зогсох юм байгаа. Are you gonna queue here? Of course. Зайн хүнийг тартидэд очрлоо зогсно гин. Макаогийн хамгийн алдартай egg tart-ны Margaret Cafe гэдэг газар гинэ. Явж эцэст нэдэж үзлээ.
Гоё юм байна. Өхрийн уурах шиг юм шиг. Оо, ийм машин байна. За энэ бол битээр анх эрэхтэй энэ зочид бодол казинод байрлаж байсан газар байна. Энд манай нөхөр бүчөө мартаад буцаж очиод би нүдний шилээ мартаад санаачгүй тэр чигт нь хаяад явж байсан. Энэ төвхтэй газар байна. Макаогийн арал хоорондын гүүр нэг урсгалтай юм байна. Казино дотор зураг авдаггүй болохоор тэр хэсгийг үзүүлсэнгүй шүү. Хүүхдийн тоглох хэсэг болон swimming pool байгаа газар ингэнэ. Би цанхоор нэг пул харсан чинь ер нь бол их орчмоор пул биш байсан. Тэр нөө биш үү харин тэгэхээр дажгүй газар байвал би бол орой гэж бодож байна. Пул хүртэл дахиад 110 м гэнэ. 110 м аль дээр алхачаад байгаа ч. Пул явж байгаа гэхэд их дажгүй. Коридор байх нь байна л та. Тийм. За хүүхдийн тоглоомын хэсэг нь энд байгаа юм шиг байна шүү. How tall are you today? Хүүхдтэй ирүүл юм ч гэсэн хүүхдэд тоглох газар бол бай. Mission pool. Пул явцаа ирэхсээр хамаг хоолонд шингэж юм байна. Тэр бүр сэлгээгүй зүгээр л очиж үзэх гэж явах хүмүүс шүү. What? Take lifts to the pool? It only goes to the pool as well. Thank you. And also it's going to be too cold to go into the water. You think so? Yes. Very fancy, isn't it? You can rent one of those flamingo. Here are some drinks for you. I don't think that people can survive with this water. Why don't you? I go check the water. Hold my. Yeah. Энэ хүүтэн бахад хүүхэд орно гэж. Oh, тийм бахаа тэр. Yeah, it's warm. Зэтэй. Унишинес Лондон гэдэг. Казино рууин бринжер явдаг байна. Нэрнгээс явж байгаа юм шиг амар л хотос цааш. London гэдэг казино. Снэйн. Half size of the Eiffel Tower. Still big though. Harry Potter-ийн үзэсгэлэг олж харлаа. I want to have some butter beer. Yeah, I always used to get one chocolate frog from here. King's Cross Station. За заяа. Лондонгийн богоны бодолтой адилхан нар хийсэн юм газар байна. Зяа нэг амар хот пут очи амри. Апшгүй. Гадаа бол амар гоё намрын өглөө шиг юм сагтай сэрүүхэн өглөө байсан. Гэтэ пүлийн ус нь дулаахан болохоор гайгүй юм гэж найдаа. Түүнээс шимээр хөөтөс хэлбэтэй амар халааттай шууд баг гүцхэн байгаа шүү дээ. Тэр бол нэг намрын ихэнх сарын өдрөвч шиг санагдажээ. Яг өнөх хэлэхэд гадаа амис юухан байгаа. Тэгээ усан дарах гэдэг байгаа байхгүй. Энэ надад төсөөлөгдөх гэдэг. За яг усан бүлэхэн байж болно. Гэтэ усан дарах тус чинь нэг юм сэрүүцэх гэж л усан дордсон шүү дээ.
Одоо энд яг юм бараг дурлацгаж усан тарах гээд байгаа юм жах эйгүү санагдчихэ. Гэтэ явж үзэхэд үзэн л гэж бодож байна. Гүй бас тэ. Өвөл гадаах усан санд ордгол юм байна. Халуун усан санд. Ер нь амар эсрэг ертөнцид байгаа юм шиг санагдлаа. Надад хамгийн таалагдсан юм нь цэв цэлмэг тэнгэр амар гоё таалагдлаа. Тэгээ усан дотор хөвдөж байгаа яг ийм дүр зэрэг миний нүдэнд харагдсан. Би баа. Тэгээ яг энэ цэв цэнхэр тэнгэр ингээ хоёр даал моднод ингээд нүдэн дотор орч ирээ. Тэр нь бүр амар гоё эсэн надаа. Тэрийг яаж би юу бодож ирсэн мартчихчих чинь. Яс энэ дүр зэргийг л мартахгүй шүү гэж бодож ирснээс санаж байна. Нэг юм сануулхад ийм намар гадаа пүүлэнд орох юм бол борлохгүй шууд халтаадаг юм байлаа шүү. Таиландд битээш чинь гадаа гарч сэрүүт гэж усан дардаг байтал юм чи ирсэн чинь. Бараг дулаацах гэж усан дараад юм ааш. Bye. Feel quite chilled. Feel chilled? Feel sleepy. Томхон зочид бодолд орохын хамгийн ядаргаатай сул тал нь биш үү? Лефт үлээ. За яг энэ байгаа газар бол олон лефттэй газар байна. Бас нэг сул тал нь нэг газарч нөгөө газар хүртэл амар хол алхам. Хэзээ ч дуусахгүй бахан коридорууд. Том бодолд буухын сул тал нь юм байдаг шүү дээ. Жижиг бодолд буухын сул тал нь гой цөнхүүлээ. Лефтэн дээр өглөөний цайн дээр уучрлаж алцахгүй. Тийм талуудтай дээ. Тэгээ фуд корт яг болоод амар гоё менютэй маа. Би ч тэр өхрийн сархиныг болж ийдсэн. Зөвхөн айскрим зардаг дээ. Киний. Тайландын алдарт өөрөл юм явбай. Фон тэгээд хэдэг. Oh, Timo. Don't deny. Тэрсүүл баригдсан. Мэдэрдэж байгаа шүү. Өчтөр бид тойрч угсан лекстэй өчтөр ч юм. За. Restaurants. Ер нь бол бид хоёрын байгаа газар, амьдарч байгаа газар казино л байхгүй болох гэсэн. Бүх юм байгаа газар байна шүү дээ. Маш сайн ойлголоо. Бидний амьдарч байгаа газар хүртэл газраас хамаагүй гоё газар. Хэдтүүд амар бүдүүлэг гнахалны юм шиг санагдсан ч гэсэндээ ядчил мөнгөтэй юм да. Дараагийн үе зөвлөмжлөгчдөөс ахуулаад гоё соёлжод лаг болчих байх юм байна уу. За Макаод ч их бас нэг алттай модертай юм зам арахын тулд энэ хоёр барилга холбосон гүүр мөрийг хаадаг юм байна. Тагтаа явдаг. Бас ийм болтгол юм бай. Хүмүүс нь хоёр тал зүгээр овоорцсон. Машинууд явж өнгөрөхийг хараад дуусах хүлээгээд. Бас нэг сонирхолтой юм нь удамжуулгын тийм хятадын төрийн талбай болон Макаогийн төрийн талбай ингээд золттой байж идэг юм байна лээ. Макаод Хонконг дотор болон Паката гэдэг хоёулаа үйлчилдэг юм байна. Паката. Зочид бодлынхаа гарах хаалгаар гарахлаар олон улсын нисэх бодол руугаа явдаг. Автобуснууд нь бас сүлээгээ зогсож байна. Макаод ямар нэгэн интернет, сим карт огт хэрэг болоогүй байгаа газрынхаа интернетийг ашиглаад таксидуудад яваад ирсэн. Макаогийн олон улсын airport дээр орохоос өмнө заавал ингэж шалгаж оруулдаг хэсэг байд юм байна. Тэгээ айгүй хөөрхөн цонхоо жижигхэн юу нисэх бодол байна. Жижигхэн ч гэсэндээ хөшгтэй өндөгөөс мэдээж том л доо. Бүтэн байх чи яс хэцүү юм бэ? Арай гэж нислэгийн хүлээгээд цаг болсон чинь нислэг хошилчлоо. Нэмэх 20 гараас хүртэг өмсөхтэй юм байна шүү дээ. Цамт биш. Таахан Тайланд мэнгэсэн чинь ингэж шатар болдог штэ нэрэ. Шинэ жилийн ажил маань ингээд дуусаж байна.
үзсэн баярлалаа. Баярлалаа.